өнөөдөр цомгныхын дүүрэг Баян шүний Жандсан гэдэг газар ирсэн байна. Боксын олон улсын хэмжээний мастер Бат Төргван хүү боксын олон улсын хэмжээний мастер Сод гэрэл дээр зорж ирж байна. тэг бүлэг гадаа ирсэн байх шүү. За ингээд сод бүлгийн зааланд ороод ирсэн байна. Зорио ирсэн одоо бас гарын бэлгээ. Монгол Улсын эхний гавьяа тамирчин Тунгаа ах маань өгсөж байна. Хүүхдээ бас төлөө. Тэтгэл гараа явуулсан. Түүнтэй гарын хэлсэн хамт олноос. Шок. Yan хэлсэн шок. Баярлаа. Тэтгэл брендийн бодолсгоо бодоо сосоо. За баярлалаа. Гарлаа. За баярлалаа. Дээрээс нь манай Филипсийн хамт олонны өөрөө бий байгаа. Тэгээд зөвхөн дасгалжуулагч бас одоо шавнырийн нэгийг бас сайхан биелэгээ шагнаа гэж ярьсан байгаа даа. Тэгээд цод өөрөө ямар хүн одоо сонгосон байгаа. Манай хөгжсөн клубээс одоо сая энэ жил насны хүрэгчтэй улсын аваргаас мөнгөн медаль авсан. Одоо энэ жил холимог тулаанаар бас давхар хичээлж байгаа. Энэ жил одоогоор 2 ялалт байгуулчихад байгаа. Очир хувийг гээд тулдаг залууд өгөө гэж бодож байна. Амжилт хүсье. Энэ жилийн авраг халан шүү. Улаанбаатар хот төрсөн 1998 оноос хойш бокс спортоор хичээлж 12 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаад одоо 20 оноос хойш болохоор одоо аавда туслаад тасгалжуулагч ажиллаж байна. Хөгжин клуб үүсгэн байгуулагдсан. Одоо оноос 2009 онд Төмрийн Баттар гэдэг манай анх үүсгэн байгуулсан. Хүсгэл аймгийн хүн. Тэргээс одоо бокс руу ороод тэгээд 80 оны Москвагийн олимпиад орж ирсэн. Тийм том амжилттай. Олон улсын хэмжээний мастер цолтой. Улсад 4 төрүүлсэн байдаг. Тийм одоо 74 хүрч байна. Тийм. Хөнгөн шингэл орж ирэл намайг байхгүй бэлтгэлээ хэлгэн тэгэл мөхмаа хийлгээл явж байна. Баян шинэл гэр ороолын хүүхдүүдийг эрүүл мэндтэй бие бэлтэр тэгээд тамирчин болох цаг зав зөв боловсон өнгөрүүлэхийн төлөө одоо тасралтгүй одоо хичээл сургуультай хийлгэж байгаа өдөө өрж байна. Энэ хугацаанд бол яг өсвөр залуучдын улсын аваргаас бол зөндөө алтан хүрэл медалууд авч ирсэн. Одоо Евро Азийн аваргаас хүрэл авсан. 2 тамирчин хүрэл авсан. Одоо сайхан олон тамирчдыг бэлдэж байгаа. Тэгээд сүгэ бас амжилтанд одоо хүрэхэд нөлөөлсөн хаад нас эрүүлэн сайн сайхныг хүсээрэй. Хоёрын зүгээс. Баярлалаа. Боксын спорттой холбоосон төрсөн цагаас эхлээл форхоос эхлээл боксын техник заалга явуулсан. Тэгээ ер нь бол хараг гэр бэлтгэл ер нь их хийдэг гэсэн. 98 оноос хойш сексэнд оролт гэл тэрнээс хойш тасралтгүй бокстой холбоотой явж байгаа. Боксд одоо гаргасан миний амжилт гэвэл одоо өсвөр үеийн улсын аварга 3 болсон байна. Залуучдын улсын аварга 4 болсон байна. Насан туршидчдын улсын аварга 2 болсон байна. АСТ аваргаас бокс АСТ аваргаас хүрэл авсан байна. Бас нөгөө кикбоксing дэлхийн аваргаас хүрэл авсан байна. Тийм. Холимгоор бас нэр 2 тул байж нэг ялж гэсэн. За бас ариун. Тийм хэммээд байсан. Тийм. Бас энд нэг зүйлийг онцлоход би бас яг ингээд боксинг тэмцээнд орж явахдаа Содотойгоо хамт кикбоксинг тэмцээнд орно гэдэг. Тэгээд Содо маань хоёулаа кикбоксинг тэмцээнд орох гэж байгаа юм чинь кикбоксинг бэлтгэлээ гэдэг. Тэгээд одоо Тунгаа ахын зааланд намайг анх дагуулж ирсэн. Бас ийм гоё төвхтэй. Тийш нэр тийм. Тэгээд тэндээс миний хувьд анхны кикбоксинг улсын аваргад ороод тэгээд олон жилийн дараа саруулаад байлагдаад хүл мөнгө авлаа тийм. Тийм сайхан түүхвэ. Баг насанд байсан хамгийн гоё байсан дурсамжаа ярьж гисэн. Өдөрт 2 бэлтгэл хийгээл тэгэл ерөөсөө тэгэл гадуур мадуур тэндгүү шахуул дэстэй. Өглөө бэлтгэлийн, орой бэлтгэлийн тэгэл автобусанд 2 тал руу баян шинээс 2 дамжаал нарантуул клубээр хийн. Тэгэл ирээл хувцаа хатгаал унтаал буцаал бэлтгэлтэй явал амраал тэгэл ер нь өдөр тэгж л өнгөрчихсөн. Тэгээ гоё бэлтгэл дуусаад гоё цүнхөө хөстөө цүнхөө өрөөл явах чи хамгийн сайхан шүү дээ. Тэр шиг аз жаргал байхгүй шүү дээ.
За тэгээд тамирчин хүмүүсийн хүнд сайхан гэдэг зүйлээ одоо үгээр л одоо илэрхийлж үзье. Зарим хүмүүс сонсон бол энгийн зүйл. Хөгжөөний тамирчид орон нутгийн болон олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцохдоо зардлангийн яаж зохицуулж байна? Одоо ер нь орон нутгийн тэмцээнд бол одоо хүүхдүүд өөрсдөө л гаргаж байна тийм. Тэгээд гадагшаа нөө Азийн аврал, дэлхийн авралт явах бол тэгэл хоёулаа нийлэлсэн. Сонгой харахын дүүргийнхаа компаниудаар очих ойлгохгүй, тэгэл спорт хорон дээр очих ойлгохгүй, тэгэл засаг дарга дүүргийн дарга марга гэл гөөж өгөндөө тэгэл тэгж байгаа л ганц нэг юм явуулна чадахгүй, тэгэл явуулж чадахгүй. Тэгэл ер нь бол бор зүрхээрээ л явж байгаа. Яг спонсор манад тийм байгууллага байхгүй. Өшөө сайн улсын аварга бас өсвөр залуучууд төрүүлсэн хүүхдүүд одоо төв дэлхийн тэмцээнд орох гэхээр одоо зардал мөнгөний асуудлаас болоод өөр сайн тамирчид зөндөө үлдчихсэн. Манай клубээс тийм явж чадлаггүй. Ингээд амжилтынхаа дараа гисэн тэгээ боксер хичээлж гисэн газартаа ингээд аавынхаа залгамж халаа болоод олон сайхан залуучуудыг цаг зав зүг боловсон өнгөрөхт нь ингээд те өөрөө ялан дийлэгт нь сахилга баттай болохт нь цаг зав хөдөлмөрөгчөө зарцуулж байгаа содоодоо манай хамт олонны зүгээс одоо тавснаа илэрхийлмээр байна. За тэгээд энэхүү одоо контентыг үзэж байгаа 30 клубийн маш олон залуучуудыг одоо дэмжээрэй гэж уриалмаар байна. Баярлалаа. Спорт сонирхож байгаа хүүхэд залуучуудаа бэлтгэлийн хэрэгслийн тухай тайлбарлаач. Ямар байх хэвээр яагаад бэлтгэл одоо чухлын тамирчны Онч ер нь бол гол нь эрүүл мэндэлтэй. Эрүүл мэндийг хамгаалж хэрэглэх ёстой гол юм л та. Бэлий, шүдний хамгаалалт, бент эдгээр чинь, толгойн хамгаалалт эдгээр чинь бүгд л одоо эрүүл мэндийг хамгаалж байгаа зүйл. Тэгэхээр эдгээр бол маш чухал л та. Чанартай байна. Тийм чанартай бас нэгийг бас гэмтээхгүй бол чухал л та. ингээд дээрэс нь спортоор яагаад одоо хүмүүс хичээлэх ёстой бас нэг сайн тайлбарлаж өгөөч. Миний хувьд ч тэгээ спорт чанарт ямар даваа талыг бий болгодог хүүхдүүдэд юу өөрчлөгддөг те. Нэгдүгээрт одоо эрүүл мэнд ер нь боксчрын энэ тентгийн сахилгуунууд л ер нь тулааны уралгаар хичээлдэг шүү дээ. Тэгэл эдгээр чинь тэгэл төлөвшөөл даруухан болоод иргэнээс буугаад аюу томоотой тий болно. Ер нь спорт чинь хүнд маш их зүйлийг өгнө шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ тарж байгаа хүмүүсээ тий спортоор ингээд хичээл дээрээ нэг гой сайхан инээгээд нэг өрөөлөд байгаа. Энэхүү контентыг үзэж байгаа залуучуудаа спортоор хичээллээрэй гэж уриалж байна. Аюун шөнө жанцсан тэр хөгжөөн боксын клуб үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эндээ хөнгөн хүчний бэлтгэл чинь зөвхөн бокс гэлтгүү кик бокс ч бэлтгэж тийм. Үгүй байгаа эрүүл мэндтэй хараад эрүүл мэндийн хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийх юм бол гой зал байна. За хүүхдүүд бөөнөрө 6 даруул гар нь бэлтгэхгүй юм шүү дээ. Гар өвдөд хэцүү шүү дээ. Юу энэ олон хүүхдэж авах орж байна. Гар салан тий. Vertex-ийн хамт олондоо Баярлаа. Тулааны спорт, бокс, тулааны төрлийн спортууд хичээлж байгаа залуучууд бол хүмүүс маш чухал. Одоо даруулгатай болгож өгөхгүй бол бие зэвсэг болгоод гарч байгаа байхгүй. Тэгээд хүмүүжлгүй байх юм бол маш нийгэмд аюул тэлж чадхаар хүмүүс тийм шүү дээ. Бэлтгэж байгаа, илэрхийлж байгаа. Ийм зэвсэг болгоод өгч байгаа. Тийм учраас бол ер нь хүмүүжлэлт нь маш анхаарч хийж ярьж байгаа. Ер нь багшлах тэмдэглэдэг. Тэгээд атгарч гисэн аав хүү гэдгийг маш сайн ойлгож байгаа л. Харин шүү дээ тэр зааланд байгаа тэр жижиг залууч ямар хүчтэй өгөөд унгаач гэдгийг мэддэг болоо гардаг.